Бүгд найрамдагтад ард улсын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гайлийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг Монгол улсаас бүгд найрамдагтад ард улсын 90 хотод суугаа консулын газраас анхаарууллаа. Тухайлбал хилээр нэвтрэх буюу орох гарахтаа 20 мянган юанаас дээш бэлэн юан, за 5,000 Америк доллартай тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гайлд мэдүүлэх шаардлагатай байна. За бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, эсвэл мөнгөний их үсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй тохиолдолд гайлийн шалгалтад саатах, цаашлаад хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй байна. Дээрх зөрчлийг бүгд найрамдагтад ард улсын холбогдох хууль журмын дагуу шалган шийдвэрлэдэг байна. Харин санаатаагаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус их үсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг юм байна.